хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжигч Бичил Глобус санхүүгийн байгууллага. Бүх үзэж байгаа үзэгчдээ энэ өрөө мэндийг хүргэе. Яг одоо зах зээлийн чимээ хэлэлцүүлэхийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор бид энэ жил 10 чухал сэдвийг онцлон сонгосон байгаа. Ингээд энэ сарын сэдэв бол IPO, Монгол дахь боломж ба сорилт хэмээх юм сэдвийг чухал сэдвийг сонгож авсан байгаа. За ингээд би студид ирсэн хүндтэй зочдтой танилцуулъя. За миний баруун гар талаас Premium Nexus компани төлөөлөл өдөр дахь зөвлөлийн гишүүн санхүү хариуцсан захирал Бат Эрдэнэ. За миний зүүн гар талаас улсын хурлын гишүүн Мөнх Соёл. За мөн миний баруун гар талаас Apex Capital үн цасны компаниг гүйцэтгэх захирал Хамд Олгор. За миний зүүн гар талаас Монголын өргөний мэрж хүчит компанийн хяналтцуулалтын газрын захирал Мөнх Баясгаланаар хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Орой мэнд. Орой мэнд. Зочдод орой мэнд хүргье. За баярлалаа. За бид бүхэн энэ удаагийн сэдвээр IPO гэдэг сэдвийг сонгосон байгаа. Тэгээд энэ сэдв бол маш чухал сэдвүүдийн нэгт тооцогдны харахгүй тий хөрөнгөний зах зээлийн хөгжил бол бараг ихэнх хувь нь бол энэ IPO хувьцаатай хамааралтай байгаа. Ягаад тэгэхээр хөрөнгөний бирж дээр байгаа бүтээгдэхүүнүүдийн ихэнх хувь нь одоо ингээ хувьцааны бүтээгдэхүүн байгаа тий. За сүүлийн жилүүдэд ерөнхийдөө хөрөнгөний зах зээл бол түүхэнд байгаагүй дээд өсөлтүүдийг үзүүллээ. За тэгээд мөн олон IPO-нууд гараад үнэлгээгээ олвол хэд дахин нэмсэн юм жилүүд өнгөрсөн. Гэвч бол 2025 оны хувьд бол нэмж ямар нэгэн шинэ IPO гарсангүй. За мөн арилжааны идэвх 3 дахин буурсан байна. За мөн зах зээлийн үнэлгээ нь 900 тэрбум төгрөгөөр унсан байна гэсэн юм тоонууд гарч ирээд байгаа тийм. За үүнтэй холбоотойгоор би хамгийн түрүүнд Apex Capital үн цасны компаниг гүйцэтгэх захирал Хамд Олгор таньс асууя. Ер нь зах зээл энэ жил ямар байваа гэдэг дээр те саяны энэ тоо уналт одоо 3 дахин буурсан гэдэг үзүүлэлттэй арилжааны дүн юунаас шалтгаалж ингэж буурсан юм бэ гэдэг дээр нь үзэгчд маань мэдээлэл өгч. За бүгдэндээ нөрөө мэд. За тэгэхээр зөвхөн Монгол улсад ингээд нөгөө IPO-ны одоо итгэх ингээд буураад байна гэх юм бол үгүй те. За тэгэхээр ковидоос хойшлохоор дэлхийн нийтээр одоо яг equity market буюу хувьцааны зах зээл маань ингээд тодорхой хэмжээний уналттай за IPO-ны одоо итгэх үл ингээд суларчсан байгаа. За тэгэхээр энэ нь өөрөө ингээд нөгөө хэд хэдэн хүчин зүйлээс болж байна л да тий. За тэгэхээр хамгийн суур хүчин зүйл нь болохоор одоо жишээлбэл бодлогын хүүгийн түвшин. За бодлогын хүүгийн түвшингөөс уялдуулаад одоо мэдээж зах зээл дээр хүүгийн түвшин тогтоод ирчихэж байгаа. За тэгэхээр зах зээл дээр хүүгийн түвшин маань одоо нөгөө бодлогын хүү өсөд ирэнгүүт одоо зах зээлийн хүү маань өөр өсөд ирэнгүүт одоо аж ахуй нэгж байгууллагуудын одоо ашигт ажиллагаа ингээд багасаад ирчихэж байгаа. За зүгээр одоо хэдүүлэн чинь нөгөө Premium Nexus-ыг ингээд захирлэрсэн ангиас сууж байна. За тэгэхээр Premium Nexus-ээр жишээ авангууд 2021 онд одоо IPO хийгдчихсэн тий. За тэгтэл тухайн үед бодлогын хүү 6% байсан. За тэгэхээр тухайн компани одоо нөгөө хоригдуулалтын хувь буюу одоо нөгөө хөрөнгө оруулагчны ингээд үнэлж байгаа хувь маань болохоор бидэд одоо 18% дээр тогтож үнэлж ирсэн. За тэгэхээр нөгөө компани ч одоо нөгөө үнэлгээ гэдэг маань одоо нөгөө нэг хоригдуулалт гарч иж байгаа хувь шүү дээ тий. Тэгэхээр энэ маань өөрөө одоо нөгөө өмнө байгаа одоо хувьцааг нь эзэмшижсэн хөрөнгө оруулагчаас гадна шинэ орж иж байгаа хөрөнгө оруулагч нь хэддээр компаниг үнэлэх вэ гэдэг бас нэлээд суур үзүүлэлт болж ирнэ л дээ тий. Тэгтэл өнөөдөр бодлогын хүү 12%-тай. Тэгэхээр 2 дахин өсчихсөн гэсэн үг. За тэгэхээр 6% дээр байх үед хэдүүлээ одоо нэг 18-аар одоо вакант тооцоод ингэ явж ирсэн бол 10 одоо 12 дээр болохоор илүү өндөр хуваар хоригдуулж иж одоо үнцнийг тодорхойлох ийм шаардлага үүснэ гэсэн үг. За тэгэхээр одоо нөгөө IPO гарах гэж байгаа талаасаа тий мэдээж нөгөө эн чинь нэг талаасаа гаргах сонирхол за нөгөө талаасаа авах одоо нөгөө эрэлт байж ажил явах асуудал шүү дээ тий тэгэхээр гаргах гэж байгаа одоо хувьцаа эзэмшигч талаасаа за миний бизнес одоо хэтэрхий багаар үнэлэгдэх гээд байна зах зээл дээр би ингээд хангалттай үнэлж чадах уу гэдэг асуудал ингээд яригдаж эхэлнэ л дээ тий тэгэхээр яг энэ нь өөрөө дэлхийн нийтээр бол одоо нөгөө хүүгийн түвшин өсөд байгаа учраас ингээд нөгөө эзэдүүдийн хувьд бол за одоо бол арай цаг биш байна та хүүгийн түвшин ингээд унахаар за нөгөө талаас гэх юм бол миний одоо бизнес маань ингээд яг одоо надад нийцсэн үнэлгээгээр үнэлэгдчихэж би энэ equity market-аар гаргана гэдэг ийм бодлого бол явагдаж байна. За хөрөнгө оруулагч нар талаасаа бас ялгаагүй одоо жишээлхэн бол өнөөдөр зүгээр л юг бондын зах зээлийг авъя л да тий. Гэтэл нэг жилийн хугацаатай арилжаалгаж байгаа бонд 18-аас 19% дээр одоо компани бонд арилжаалагдж байгаа бол за яг зах зээл дээр 18-аас 19% одоо нэг цэвэр
ингээд ашиг хийж чадж байгаа equity-гээрээ тий одоо нөгөө эзэдийн өмчийн өгөөжөөр ашиг хийж чадж байгаа компани хэд вэ гэдэг асуудал нэлээд чухал болоод ирж байна л да. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн хувьд болохоор арай эрсдэл багтай агтай нөгөө өгөөж ингээд тодорхой байгаа бүтээгдэхүүн лөө төрүүлж сонголтоо хийж байгаа ийм цаг хугацаан дээр л амьдарч байна. Тэгэхээр equity market-ийн маань одоо нөгөө хувьцааны зах зээлийн маань одоо эрэлт маань ингээд жоохон буурж ирж байгаа. За гэхдээ нөгөө талдаа бол тогтмол хүйтэ бүтээгдэхүүн бол одоо илүү төлхөө төвлөрөөд явж байгаа. За тэгэхээр нөгөө яг хөгжлийн ингээл үе шатаараа л явж байна л да тийм. Тэгэхээр яг хувьцааны одоо нөгөө үнцэн маань мэдээж амар олон хүчин зүйлээс хамаарж байгаа. Гэтэ суур хүчин зүйл маань өөрөө улсын эдийн засгийн асуудал бол нэлээд чухал. Тэгэхээр мөнгө хэдээр үнэлэгдэж байгаа юм бэ гэдэг үнцэн дээр л тодорхойлогдож байна л гэж харж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд би хөрөнгийн биржийн хэлэлцүүлэлтийн газрын захирал мөн баясгалан танаас за хөрөнгийн бирж өөрөө ол нийлэлт авчид компани тийм. За гэхдээ IPO гаргагч талаас нь тантай үргэлжлүүлээд ярина. Энэ удаа бол юу гэж явж байгаа гэхээр илүү зах зээлийн жил ямар байваа гэдэг. Яа тэгэхээр сүүлийн 10 жилд бол 27 хувьцаат компани тий 20 IPO хийсэн байгаа тий. За тэрний бол ихэнх нь 21 он, 22 он гэдэг ингээд банкны одоо хуулийн шинжилгээтэй холбогдуулаад ингээд тэр жилүүдэд давхцаад гарсан IPO-нууд байгаа. За сүүлийн энэ 2025 онд гарахаар яригдчихсан IPO-нүүдэд юу тохиолдвоо тий зах зээл ер нь ямар байгаа юм бэ? За тэгээд илүүтэйгээр бирж дээр ер нь бол одоо хөрөнгөөр баталгаажсан үнцаас бонд гарах төлөвтэй байгаа даа тий. IPO яагаад хийгдэггүй байна гэх тэр. 25 онд хөрөнгөний зах зээл дээр бид нэр 2 IPO гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан. За үүний нэг нь бол UBCAP гэдэг компани байсан. Тэгээд тухайн компанид орооноос одоо жишээлээ аваад олон нийтэд болоход бэлэн болцсон ингээд явж исэн. Тэгээд харамсалтай нь саяхан хугацаанд дуусаад ингээд IPO нь бол зогссон ийм үр дүнд хүрсэн байж байгаа. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн бодлогын хүү 6% байх үед 2021 онд тийм ээ 9 IPO бид нар хийж исэн нэг жилдээ гэсэн ийм тооцоо судалгаа байдаг. Тэгээд яг тухайн үед бол бодлогын хүү 6% тахад одоо мөнгөний төлөөлөл өрсөлдөөн шүү дээ. Зах зээл болгон дээр мөнгөний зах зээл дээр хөрөнгөний зах зээл дээр ингээд яадаг. Өнөөдөр 12% бодлогын хүүтэй байхад бол хадгаламж 16 дээр тогтож байгаа жишээтэй. Тэгээд бонд болон OTC зах зээл дээр 18-аас 21% бондууд гарч байгаа жишээтэй. Ингээд мөнгөний өрсөлдөөн өөрөө ингээд яваад байгаа учраас хүмүүс илүү сейф илүү одоо нэг баталгаатай юмд хөрөнгө оруулах. Яг тэр хөрөнгөний зах зээл өөрөө бас эрсдэлтэй зах зээл шүү дээ мэдээж. Тэгээд 900 тэрбумаар сая IPO-ны юу зах зээлийн үнэлгээ эдгээр унссан гэж яригдж байна. Тэгэхээр тогтмол бол ер нь өсөж исэн. Яг нөгөө оргил үедээ бол 14 их 80 төрөөд өнөөдөр бол 13.2 их 80-тайгаа байгаа. Миний хувьд бол энэ IPO-г бол төрийн одоо дэмжлэгтэйгээр бас нэлээд сайн явсан үед бас байгаа. Бодлогын хүнээс гадна юунуудыг банкны реформоор 5 одоо арилжааны банкыг жишээлбэл маань дээр нээлттэй банк хувьцат компани болгосон. Мөн бодлогоор бас уул уурхайн бирж болгож байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа бас энэ төрийн бодлого дэмжлэг бас их чухал байгаа энэ салбарт өөрөө. Жишээл IPO хийсэн компаниг одоо 3-5 жилийн дотор татвараас чөлөөлөх байдаг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ яваанд бол хийгдэх ажил хөгжлийн шатан дээр явж байгаа ч гэсэн бас төрөөс дэмжих бодлого бас бидэрт чухал байдаг. Тэгээд мөн төрийн энэ одоо ганц жишээ авахад дивиденд гэж тараадаг ш компаниуд. Тэгээд тэрэн дээрээс компани ашиг хийсэн татвар төлж байгаа мөртлөө дивидендэд зарахад тараахад бас татвар төлж байгаа жишээтэй гэх мэтээр ингээд татварын бодлогыг бас их уян хатан хөрөнгөний зах зээлийг дэмжсэн байдлаар өөрөө явах юм бол бас энэ салбар маань өөрөө аяндаа хөгжлийн шатандаа явж байгаа учраас би бол ирээдүйг бол бас өөдрөөр харж байгаа. Тэгээд эх жилийн бид нар бол төлөвлөснөөр топ 100 аж ахуйн нэгжээс ядаж 2-3 компаниг ямар ч байсан хөрөнгөний биржид нээлттэй компани болгох. Үүнийхэн төлөө бол бид нар бас энэ жил үн цаасныхаа бүртгэлийн журмыг бол 2 ч удаа өөрчилж байна. За тэгээд мөн бонд болон хэвүүц IPO гарах энэ зардлуудыг багасгах мөн шийдвэр гарах үе шатуудыг өгнөхөн болгож байгаа. Жишээл хороотоос хамтраад бид нар хорооны үн цаасны бүртгэлийн журмтай нийцүүлээд хороон дээр одоо 2-7 хоног 15 хоног ажлын 15 хоног шийддэг байсан. Тэр процедурыг бид нар багасгаж 10 хоног манай дээр 15 байсныг бас 10 хоногийн дотор шийдвэрлэх. За зарим бонд дээр бол 5 хоногийн дотор шийдвэрлэх юм зохицуултуудыг бас хийж өгсөн байгаа. За мөн бонд гаргагч талаас болон хэвүүц гаргагч талаас явуулж байгаа энэ
шимтгэлүүдийг бас нэлээд сайн буулгаж өгсөн байна. Ер нь 50-90% буулгацсан гэх мэтээр ер нь энэ бирж бас өөрөө энэ хөрөнгөхийн зах зээлийг идэвхжүүлэх тал дээр бол зоох бол бэлтгэл ажлуудаа бол энэ жил нэлээд сайн базаалаа. Тэгэхээр эх жил бол бид нөөс харьцангуй бас өөдрөг харж байгаа ер нь IPO-ны зах зээлийг. За баярлалаа. Энэ дээр мөнгө соёл гишүүн та үргэлжлүүлээд хариулвал те. Ер нь бол бүхэл зах зээл дээр бодлогын төвшөндөө энэ татварын асуудал яригддаг шүү дээ тий. Одоо IPO гаргагч компани татварын хөнгөлөлт. За мөн дээрээс нь одоо энэ ногдол ашиг дээр төлж байгаа татвар тий. Одоо саяхан бол ногдол ашиг тараах үеэр цаасны компаниуд бол уриалга гаргаж үзсэн тий. За ногдол ашигаар авсан мөнгөөрөө эргүүлээд хуцаа авчаач гэд тий. Тэгэх юм бол ер нь бол татвар төлөхгүй штэ гэдэг ч юм уу тий. Эргүүлээ зах зээлээс иргэн штэ гэх мэтэр ингээд янз бүрээр үзээд байна. Яг энэ төр талаас өгөх хэрэгтэй гэж байгаа энэ дэмжлэгүүд дээр одоо явж байгаа ямар ажлууд байгаа юм болоо тий. IPO гаргагч компаниудыг дэмжих замын татварын хөнгөлтүүд дээр ч. Яг энэ хөрөнгийн биржтэй холбоотой үн дотроо татрын орчныг илүү таатай болгох асуудал төр бол улсын хурал дээр татрын багц хуулийн дээр ажлын хэсэг гарч ажилласан. Тэг яг энэ детальчилсан энэ төрлийн өөрчлөлт бол одоогоор бол ороогүй байгаа. Тэгээд их хурлын гишүүдийн үүсгэсэн ажлын хэсэг хуулийн одоо төсөл нэмэлт өөрчлөлтийг өргөн бариагүй засгийн газраас өргөн барьсныг та бүхэн мэдж байгаа. Тэгээд тэнд орсон өөрчлөлтүүдийн ихэнх нь одоо нөөцтэй холбоотой ийм одоо өөрчлөлтүүд орцсон байгаа. Тэгээд цаашдаа бол угаасаа бизнесийн орчныг таатай болгох шудраг өрсөлдөөнийг дэмжих үүднээс татрын багц хуулинд бол өөрчлөлт орох төлөвлөгөө хэвээрээ явж байгаа. За үүн дотор мэдээж нэг оростой асуудал нь зөвхөн одоо энэ санхүүгийн зах зээл дээр арилжааны банкуудыг одоо тэр чигт нь явуулаад байх биш. Энэ хөрөнгийн биржийг дэмжих асуудал олон жил яригдсан асуудал үргэлжлээд явна. Тэгээ энэ үргэлжилж явж байгаа дотор зөвхөн одоо энэ хувийн аж ахуйн нэгжүүдийн энэ үнэт цаас гарах бонд хувьцаа гарах биш. Түүнээс гадна бас төрийн одоо өмчийн оролцоотой төрийн өмчтэй орон нутгийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчт энэ компаниудыг хувьчлах асуудлаас дахид давхар яригдж байгаа. Энэ одоо хувьчлал үүснээр одоо тэр зах зээл дээр олон одоо бонд гарснараа эргээд нэг талдаа хөрөнгө оруулагчдыг татна, олон сонголтуудыг бий болгоно. Одоо энэ яригдаад байгаа асуудлууд чинь тухайн одоо хөрөнгийн бирж дээр зарагдж байгаа бараа бүтээгдэхүүн өөрөө бас цөөн биш цонгол багтай. Яагаад 21-21-с 23 он тэр маш өндөр ахицтай бондууд гарав. Эргээд өнөөдөр яагаад зогсон байдалд орвоо гэдэг чинь манай энэ түрүүний оролцогчдын хэлсэн зүйлүүд байгаа. Нэмээд ерөөсөө бас ийм иргэдийн одоо аж ахуй одоо хөрөнгө оруулагчдын энэ сонирхлыг татсан тийм цочроо бүхий бүтээгдэхүүн бас хараахан гарахгүй байна гэж би бас хувь хүний зүгээс харж байгаа. Тэр утгаараа мөнх баясгалангийн хэлсэнчлэн амархан арга нь мэдээж одоо хадгаламжийн хүүгээр л хөрөнгөө үржүүлэх болчиход байна шүү дээ. Нөгөө талдаа энэ хадгаламжийн хүү бодлогын хүү өсснийг дагаад хадгаламжийн хүү өндрөөс гадна бас нэг зүйл нь бас үл хөдлөх хөрөнгийн үн байнга өсөлттэй байдаг. Тэгэхээр хувь аж ахуйн иргэнч бай, аж ахуйн нэгч бай яаж одоо хөрөнгөө үржүүлэх вэ гэхээр хамгийн амархан арга нь арилжааны банкнд одоо мөнгөө байршуулж хадгаламжгүй авах, үл хөдлөх хөрөнгийн одоо арилжааны аймад оролцоход худалдаа авах одоо үнийн зөрүүгээс тэгээд хөрөнгийн бирж болцоод байгаа энэ асуудал. За тэгээд шийдвэр гаргагчдын зүгээс бас нэг одоо зөвхөн татрын орчноос гадна энэ хөрөнгө оруулалтыг татхад одоо оролцоо юу байж болох вэ гэхээр бас энэ үнэт одоо үн цаасны зах зээл гэж юу юм? Арилжааны банкнаас өөрөөр яаж ийм давуу талтай байж болох вэ гэдэг талаар нь бас ийм тухайн одоо хөрөнгийн бирж бусад одоо санхүүгийн зохицуул хорооч эдгээрийг одоо илүү мэдлэг мэдээл түгээх туршлагатай болохдноос дэмжсэн ийм ажлыг зохион байгуулахдаас бодлогын одоо оролцоотойгоор дэмжих ёстой гэж бас харж байгаа. За тэгээд 3 дугаарт нь хүмүүс эн чинь бас онцгой чадвар шаардсан ийм зах зээл шүү дээ. Нэг банкн дээр очил пуд гэл мөнгө хийл авчихгүй энэ судална. Судлахтаа аль компаниг хэрхэн яагаад тухайн компани бонд хувьцааг сонгох ёстой гэхээр нөгөө компанийнхаа одоо тухайн мэдээлэл бас хэрэгтэй байдаг шүү дээ. Ил тод юм уу? Засаглан сайн юм уу? Хараат бус төлөөлөл удирдах зөвлөлт
энэ гишүүдтэй байж чадж байгаа мó гэд энэ болгон дээр нь жишээлбэл ялангуяа төрийн өмчт үйлдвэрийн газрууд товчлогдлаа гэхэд төрийн өмч бол орон нутгийн одоо өмчийн оролцоотой компаниудыг арилжаа хувьчлаа гэхэд энэ дээр бас дэмжлэгтэй оролцох ёстой гэж бодож байгаа. Цаашлаад бүр одоо энэ хөрөнгийн биржийн тузын асуудлууд ч яригдчихэж штэ. Одоо 5 хараат бус гишүүнтэй гэхэд тэдэнд хараат бус үнэхээр байж чадж гин үү? Эсвэл одоо улс төрийн намуудын улс төрийн шинжтэй томилгой байгаад хараатаар ажиллая гэдэг нь. Гэт энэ хөгжилд бас сөргөөр нөлөөлж байгаа олон асуудлууд ингээд товчхон дурддаг иймэрхүү. Цаашдаа бол хууль эрх зүйн орчинд одоо үнэт цаасны тухай хуулийн хуульч одоо 2013 онд л багтлагдсан. Үүнээс хойш дөрвтэй одоо зах зээлийнхаа хөгжлийг дагаад өөрчлөлт орог энэ дэр ажиллах ёстой. Сая бас мөнх ажлын хэллээ тэр топ 100 дотор анх удаа IPO гаргаж байгаа бол дэмжиж байгаа зөндөө одоо мотивац өгж байгаа нэг 3-4 төрлийн одоо нөгөө баталгаа, барьцаа, төрөнг шаардлагагүй энэ төрлийн IPO-г хөрөнгө үнэлүүлэх шаардлага энэ төр гэдэг юмнууд бас байгаа. Энийг харин одоо тухайн одоо компаниуд худалдаа авах чадхал мэдж гин үү гэдэг бас асуудал байна. За гэх мэтчлээ. Баярлалаа. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжигч Бичил Глобус санхүүгийн байгууллага. За үргэлжлүүлээд асуудлынхаа хэдүүлэг өн рүү орохын тулд Premium Nexus хувьцат компани санхүү хариуцлагч Бат Эрдэнэ таньс асууя. За ер нь бол бид бүхэн Premium Nexus-ыг CEO-гээр нь мэдчихэж байгаа тийм. CEO болвол IPO хийсэн байгаа. За тэгээ саяхан buyback буюу хувьцаагаа буцаа худалдаа авах шийдвэр гарсантай холбоотойгоор ер нь бол хөрөнгө оруулагч нар болон иргэд бол жоохон хоёр талцсан байдалтай байсан. Нэг талаас иргэдийн зүгээс болохоор одоо шууд хэлэхэд юугүй хүүгүй мө одоо санхүүжилт босгочоод одоо буцаад ингээд авж ийна ашигтай ажиллаад эхлэхээр авж ийна гэдэг ч юм. Тэгээ нөгөө талаас бол мэргэжлийн тал бол энэ бол хувьцаа эзэмшигчдийн ботсон шийдвэр юм а гэдгийг бол тайлбарлаад байгаа тийм. За CEO-гийн хувьд хувьцаа буцаа худалдаа авах шийдвэр дээрээ тухайн шийдвэр гарах мөчийн өмнөх 6 сарын хувьцааны арилжааны дөнгөөс даруй 75% нэмэлттэйгээр бол санал болгоод буцаа худалдаа авч байгаа. Тэгэхээр энэ дээр IPO гарагчийн зүгээс бас нэг нь ингээд ээлж шалгууртайгаа нүүрдүүлж байгаа гэж харж байгаа тийм. Тэгэхээр зах зээл ер нь ямар хөө байна? Сая та бүхний гарсан шийдвэртэй холбоотой юу болов? За бидний хувьд бол та бүхэн 21 онд бол IPO хийсэн. За тухайн үедээ бол ер нь бол нэлээд олон хөрөнгө оруулагчтай ер нь бол манайхыг хүртэл бол ийм бид нар нэг 10,000 гаруй хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгож татчихсан. Тэр үедээ бол нэг 27 тэрбум орчмыг босгосон. Дүнгээрээ ч гэсэн ер нь бол яг банкуудын өмнөөс биднээс өмнөх одоо бүх IPO дотроос бол нэг хамгийн өндөр дүнтэй хамгийн олон хөрөнгө оруулагчтай. За тэгээд ер нь бол бид нар бас яг энэ IPO-гоор дамжуулаад нээлттэй компани Монголд ямар байх ёстой гэдэг олон зүйлийг ингээд хийхийг зориод ер нь бол IPO хийсэн. Мөнгө бол мэдээж одоо юу гэдэг ахтар нөгөө бидний оруулж байгаа хөрөнгө оруулалттай харьцуулбал одоо бүгдийг хангах ч юм уу тийм хангалттай өндөр байж чадаагүй. За ингээд бид нар бол IPO хийснээс хойш бол ер нь үйлдэл болгон Earnings Call гэж ярьдаг бид нар аналистуудыг үн цасны компаниудыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг оруулж байгаа танилцуулга хийдэг энэ жишгийг бид нар анх удаа ер нь бол IPO-гоо дараа хийж эхэлсэн. За энэс хойш бол ер нь бас бусад компаниуд ийм танилцуулга хийдэг жишг бий болж эхэлж байгаа. За иймэрхүү юмнуудыг бол бид нар яагаад хийсэн бэхээр манай менежментийн багийнхан болон би өөрөө MMC-ийн IPO-г оролцож санхүүгийн хариуцж хийжсэн. Тэгэхээр ер нь яг олон улсын IPO ямар жишгээр явдгийг IPO хийсэн компаниудтай ямар стандарттай байх ёстой юм ямар одоо нөгөө юуныхаа жижиг хувьцаа эзэмшигчдийнхаа эрх шиг хэрхэн хамгаалтыг ингээд олон улсын жишгүүдээс бас тодорхой хэмжээнд мэдхүүднээс энийг Монголд бас бий болгоё гэдэг нутагшуулъя гэдэг тэр зорилгын үүднээс бол манай компани ер нь ажилласаар ирсэн. Одоо ч тэрийг бол хийж байна. За сүүлийн нэг одоо бидний хувьцаа худалдаж авч гин гэдэг яриад байгаа зүйл бол ер нь компани тухай хуулийн 53 54 дэх зүйлийн дагуу нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хувь хэмжээ 75 болон түүнээс дээш гарвал жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хангах үүднээс компани шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу компани тэднийг хувьцаагаа буцааж компани зарж болно шүү гэдэг эрхийг хангах үүрэгтэй. Тэгэхээр бид нар энэ үүргийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бид нар
олон нийтэд энийг бид нар энэ мессежийг бол маш сайн өгөх гэдэг нь бол хичээж байна. Энэ бол хувь хүмүүс хөрөнгө оруулагч хувьцаагаа зарж болно, зарахгүй байж болно. Тэр бол хөрөнгө оруулагчийн өөрийнх нь эрх байгаа. Тэгэхээр бид нар бол компанидаар зүгээс бол үүргээ хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулагч бол эрхээ хэрэгжүүлээд өөрийнхөө сонголтыг хийх боломжтой маа гэдэг зүйл байгаа. Энийг бол бид нар сая ер нь бол бас хүмүүс нэлээд сайн ойлгуулах гэдэг хичээж байна. Үн цасны компаниуд мэргэжлийн байгууллагуудтайгаар дамжуулаад бүх хөрөнгө оруулагчдаа энэ мэдээллийг хүргэж байна. Имэйлээр захимаар болон асуусан хүмүүст манай үн цасны компаниуд энэ тал дээр бол маш сайн бидэртэй хамтарч ажиллаж чадж байгаа. Тийм ба. За үнийн асуудлаас гарч ирдэг. Сая нэг сүүлийн 6 сарын бид нар бол анх IPO хийхдээ 208 гэдэг үнээр IPO хийсэн байгаа. Тэгээд сүүлийн 6 сарын дунд ч нь бол нэг 200 төгрөг 199 төгрөг нэг бутархаад байгаа. За тэгээд 350 гэдэг үнийг бол бид нар өөрсдөө хийгээд компани маань өнөөдрийн үнэлгээ ямар юм бэ гэдэг судалгаан дээр бол бид нар гаргаж ирсэн. Тэгэхээр Монголд бол нөгөө тий ашигтай ажиллаж байгаа компанид тэр ногдол ашигт өгөөд амар сайн тий 40-50% ногдол ашиг өгдөг компаниуд ч тэр бүгдээрээ андер валют буюу тий өөрсдөө үнэлгээнээс доогуур зах зээлийн үнэлгээнээс доогуур хувьцаанд байнгын үнэлэгддэг нэг тийм зүйл байгаа. Тэгэхээр бид нар манай өөрсдийн хувьцааны үнэлгээ хийдیں۔ Тэр үнэлгээгээрээ анх хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсээс авъя. Энэ бол зөвхөн яг нөгөө сонгодог утгаараа хувьцаа эзэмшигчтэйгээ эрхийг нь хамгаалж байгаа тий жижиг хувьцаа эзэмшигчтэй эрхийг хамгаалж байгаа буюу төрөөрийн чинь хэлдэг ингээд нөгөө мөнгө хүүгүү зээлээд тий тэрээр нь буцаагаад авах гэж байгаа гэдэг зүйлсээс бид бас аль болох зайлсхийгээд энэ жишгийг бас Монгол бий болох хэрэгтэй байна тий яагаад энэ хүмүүстэй ямар өгөөж хүртэх ёстой эсвэл компанийхад бодит үнэлгээ хийдээ тэрнтэй дүүцүүлээд тэгвэл тэр бидний үүргээ тэр хүмүүст эрхийг хэрэгжүүлэх боломжийг олох ёо гэдэг үндэсний тооцооллын үндсэн дээр энэ үнэ гаргаад одоо энэ хөтөлбөр маань бол хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр яг хүмүүс маань энийг бас нөө буруу ойлгоод байгаа нэг зүйл байгаа. Компани өөрөө делист хийж байгаа буюу буцаад хаалттай компани болгож байгаа юм уу? Говийн дараагийн жишээг CEO харууллаа гэдэг тиймэрхүү буруу бас ойлголтууд яваад байгаа. Тэгэхээр энийг яг олон нийт бид нар бас зөв хүргэхээр ер нь бол нэлээд хичээж байна. Компани бол өөрөө нээлттэй компани хэвээр үлдэнэ. Тэрийг бид нар албан ёсоор зарласан байгаа мэдээллийг өгж байгаа. Тэгэхээр одоо бол энэ зах зээл бол энэ мэдээллийг нэлээд сайн ойлгож байгаа шиг байна. Хүмүүс ч бас нөгөө талдаа компани ирээдүйд итгэживэл хувьцаа эзэмшигчдэрээ үлдэж байгаа шиг байна. Бид нар захиалга тодорхой хэмжээгээр аваад явж байна. Хүмүүс бол яг л хоёр талд байх шиг байна. Бид нар заав нэг ийм одоо энэ өгөөжөөр ингээд хувьцаагаа зараад мөнгө авчаа гэдэг хүмүүс нь байна. Ирээдүйд компани бол өшөө сайжрах юм байна. Тэ одоо компани бол ашигтай ажиллаад эхэлсэн тэлтэй гэдээ явж байна. Компани санхүүгийн байдал бол ер нь жилээс жилд сайжраад явж байгаа болохоор ирээдүйн илүү сайжрах юм байна гэдэг юун дээрээ хүлээлтэн дээрээ компанида хувьцаагаа хэвээр үлдээж байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ бол яг хувь хүнд өгч бид нэр сонголттой байна. За баярлалаа. Сая Бат Эрдэнэ захирлын ярьж байна те. За говь хувьцаат компани одоо асуудлын дараа энэ зүйл болж байгаа учраас бол олон нийт нөгөө хаалттай компани болох гэж нүг гэсэн хандлагатай байсан гэдэг. Тэгэхээр ламдуулгар захирлын хувьд болохоор энэ дээр үзэгчд маань мэдээлэл өгөлтэй говь хувьцаат компани асуудлыг ямар асуудал болсон юм бэ? Гүйцэтгэх захиралтай холбоотойгоор ер нь бол хаалттай компани болох гээд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан. Гэвчийг ер нь бол санхүүгийн зохицуулах хороо эргээд тэрэн дээр нь залруулга хийсэн тий. За манайхаас бол ийм шийдвэрийг гаргаагүй гэдэг ч юм уу тий. Тэр кейсийн талаар та ярьж өгч яг түүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс ер нь брокер компаниуд дээр ямар асуултууд ирж ийсэн бэ? Ямар ч гэсэн эхлээд нөгөө говь руу орохоос өмнө одоо Premium Nexus дээр CEO дээр ингээд яах юм бол нөгөө хувьцаа buyback гэдэг асуудал маань одоо нөгөө энэ зохицуулт маань бол дэлхийн нийтээр ингээд айгу түгээмэл хэрэглэгддэг. За жишээлбэл одоо Apple компани бол ингээд жил болгоо ингээд нөгөө хувьцааны зах зээл дээрээс худалдаж авах ийм хөтөлбөрийг бол хэрэгжүүлээд явдаг. Тэгээд энэ нь өөрөө одоо нөгөө нэг талаасаа хувьцаа эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч нарт ч тэр за нөгөө талаасаа гэх юм бол хувьцааг нь эзэмшээд үлдчихэж байгаа том хувьцаа эзэмшигчдээ одоо компани дээр байгаа их усүрээ бас одоо
зөв байршуулах тий. За хувьцааныхаа эргэлтийг нэмэгдүүлэх гэдэг ингээд айгүй олон талын ач холбогдолтой. За тэгэхээр яг Монголд ингээд нөгөө кейс маань ингээд нөгөө айгүй олон хувьцаа эзэмшигчтэй компани дээр яригдж байгаа учраас л ингээд нэлээ сериусны болоод хүмүүс ингээд буруу ойлголцоод ах шиг байна. Тэгээ бас нөгөө түрүүний хэлсэнчлэн говьтой яг дах хуцаад тий. За тэгэхээр говийн хувьд болохоор одоо нөгөө яг эсрэгээр нь одоо нийлттэй харилцаалагдж байгаа компани хаалттай хязгаарлалтанд хариуцтай компани болгоё тий. За тэгэхээр биржээс одоо делист болёо гэд асуудал үүссэн. За тэгэхээр мэдээж нөгөө олон нийтэд хувьцаа нь арилжаалагдж байгаа компанийн хувьд эн чинь өөрөө том хувьцаа эзэмшигчийн эрх ашиглалаа эрхээс гадна одоо жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашигын асуудал. Гэхдээ хилцэл байж болох уу гэх юм бол мэдээж болно. Гэхдээ үнэлгээ хэд дээр вэ гэдэг асуудал айгүй чухал. Тэгэхээр одоо говь дээр дийлэх хувьцаа эзэмшин одоо нийлттэй хувьцат компани маань өөрөө компани тухай хууль болон үндэсний тухай хуулиараа гол төлөв зохицуулагдаад явчихж байгаа те. Тэгэхээр тухайн одоо хуулийн дагуу бол одоо олонх нь дийлэх олонх нь шийдвэрлэсэн байх юм бол одоо байж болно. Гэхдээ тэрчээ болохоор худалдаж авах үн маань өөрөө хэд дээр тогтох вэ гэдэг л асуудал яригдаад байгаа гэсэн. За тэгэхээр яг говь дээр гарсан одоо нөгөө гол одоо нөгөө барьж авж байгаа асуудал нь болохоор гоёг компаниг нэгтгэхдээ одоо өөрийнхөө балансар банкд нэгтгэж оруулж ирээгүй байна. За гэхдээ нөгөө талаас нь хэмэл үр төлбөрийг нь өөрөө одоо нөгөө хариуцаад ингээд төлөөд илүү одоо нөгөө энэ ч говь дээр байгаа жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашигыг бол ингээд нөгөө хүндсэн байна гэдэг энэ кейс гарч ирсэн. За тэгэхээр яг тэрнээсээ улбалаад үнэлгээгээ дахиад зөв тодорхойлооч гэдэг ийм асуудал гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөр одоо нөгөө нэгэнтээ ингээд нөгөө том хувьцаа эзэмшигчдэр ингээд шийдээд явчихж байгаа бол буцаага жижиг хувьцаа эзэмшигчнэр эрх ашигаа яаж хамгаалах юм бэ гэхээр одоо хэр үнцэнтэй зарж чадах юм бэ л гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр тэр үнэлгээг зөв тодорхойлох гээд санхүү цэцлэх хороноос бол одоо буцаачихсан асуудал байгаа. За тэгэхээр энэ бол эргэж хянагдаад явагдах байх. За нөгөө талаасаа гэх юм бол одоо нөгөө хороо биржийн хувьд ч юм уу одоо листэнд байгаа тий одоо лангуун дээр байгаа компаниудын чанарыг сайжруулах гэдэг дээр бол бас илүү төлөвлөгөө анхаарч байгаа гэж харж байгаа. За тэгэхээр бол энэ өөрөө бас яг зах зээлийн зарчмаар бол зөвл үзүүлэлттэй. Ягаад тэгэхээр олон нийтэд хувьцааны арилжаалагдж байгаа компани гэдэг маань өөрөө одоо бас нэлийн том челленж нэ тий за засаглалын асуудлаас болоод одоо нөгөө мэдээллийн ил тод байдлын за тайлагналын за тэгээд нөгөө талаас нь зах зээл дээр арилжаалж байгаа хувьцаагаа идэвхтэй байлгах гэдэг аюул олон ингээд нөгөө зөвхөн санхүүжилт авахаас гадна арталт нь эргээд явж байгаа хариуцлага байгаа тий. Тэгэхээр энэ бол нөгөө хөрөнгө оруулагч нарын гарах нэг шийдвэр. За тэгэхээр говийн хувьд болохоор том хувьцаа эзэмшигч нь бол олон нийтийн компани байхаа болжоол гэдэг шийдвэр гаргацсан. Тэгэхээр бэж болно. Гэхдээ гол нь жижиг хувьцаа эзэмшигчээс авж байгаа үн маань өөрөө хэд байх юм бэ гэдэг асуудал дээр л одоо яриад байгаа гэсэн. Процесс нь өөрөө зөв байгаа ч хуулийнхаа дагуу те энэ маань өөрөө одоо олон хүн хувьцааг нь эзэмшиж байгаа учраас бүгд хүмүүст ингээд нөгөө хуулийнхаа дагуу мэдээлэлээ зөв хүргээч, үнэлгээг нь зөв тодорхойлооч гэдэг ийм процессын дагуу явж байгаа. За тэгээд яг миний хувийн байдлаар бол нэгэнтээ одоо нөгөө listed компани буюу олон нийтэд хувьцааны арилжаалгаж байгаа компанийн хувьд бол том хувьцаа эзэмшигч нь бас тэрэн дээр одоо хариуцлагатай за нөгөө талаасаа гэх юм бол тэрчээ байх хүсэл эрмэлзэлтэй байх нь өөрөө нэлээд чухал болов уу гэж үзэж байна. За тэгэхгүй одоо нэг нөгөө юу ч юм бэ илүү ажилт байна те илүү төвхтэй байна гэдэг талаасаа биш байх юм бол нэлээд ингээ хөшүүрхтэй болох. Тэгээд эргээд ярихад одоо түрүүний хэдүүлээ ярьсанчлаа listed компани буюу одоо олон нийтэд хувьцааны арилжаалгаж байгаа компанийн хувьд хэр давуу талтай юм бэ гэдэг асуудал айгүй чухал. Тэгэхээр өнөөдрийн ингээд хувьд бол одоо хууль эрхцэн хувьд бол яг татвараар л одоо өгшөөрөгдөх давуу талыг олох л асуудал шүү дээ тий. За тэгэхээр татварын хувьд бол бас тодорхой хэмжээний хөнгөлтүүд байгаа. Гэхдээ тэр нь өөрөө бас яг бодтойгоор бол хангалттай бол байж чадахгүй байгаа. Одоо зүгээр энгийн ингээд хадгаламжийг авдаг юм хэдүүлээ 2018 онд л хадгаламж маань ингээд татвартай болж эхэлсэн тий. Тэгэхээр яг одоо хоёр систем банкны одоо систем үүсээд 28 жилийн дараа татвар авч эхэлсэн хадгаламжаас. За тэгэнгүүт төрөүний хэлсэнчлээ одоо нөгөө гишүүн маань хэлжээс одоо үндэсний зах зээлийн хууль маань 2013 онд одоо шинчлэгдсэн. Шинэ хариулга нь ороод за тэрнээс хойшлохоор хөрөнгө оруулалтын сангуудын хууль за мөн одоо ингээл мэргэжлийн байгууллагууд орж ирэх гээд бий болж эхэлсэн. За гэтэл өнөөдөр одоо яг адилхан ингээд хөрөнгөний засал дээр арилжаалагдж байгаа компаниудыг дэмжих бүгдөө л ингээд татвартай байгаад байгаа. Тэгэхээр энийг одоо яг адилхан магадгүй 28 жил байсан бол дахиад одоо тэрийг ингээд нэг 28 жил болох үст те ингээд өгчих юм бол энэ чинь арилжаалагдж байгаа компаниудын хувьд илүү одоо
давуу талтай болно тий. Тэгэхээр энийг говийн одоо том хувьцаа эзэмшигч буруутгах аргагүй. Энд ч одоо аль ангуун дээр байх нь өөрөө ашигтай юм бэ гэдгийг сонголт. Тэгэхээр ашигтай байх сонголт өөрөө хууль эрх зүйн талаасаа бол татвараар л хөшөөрөгдөж явах асуудал л да. Тэгэхээр татварын талаасаа бас одоо нөгөө дэмжлэг байвал одоо энэ зах зээл маань өөрөө илүү хүмүүсийн сонирхлыг хөрөнгө оруулагч бөгөөд үнцаас гаргаад энэ чи одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын сонирхлыг бас илүү татнаа л гэж харж байгаа. Баярлалаа. Энд дээр нэг зүйл нэмээд би бас хэлж байна. Одоо яг энэ говийн асуудал гэл энэ гарч ирээд байгаа нь энэ болохоос ер нь бол яг бас янз бүрийн юмуд байсан баг. Энд дээр ер нь манай компаниудын тэр оролцогч талуудын тэр нэг юу бол одоо нөгөө compliance гэдэг нийцэлгийн зүйл дээр бол ер нь мэдлэг боловсрол яг тэр юм маань үнэхээр бид нар тутмаг байгаа. Тэрийг бол одоо нөгөө лист компаниуд бүгдээрээ тэрийг одоо уншаад ойлгоод тэр мэдж авах боломжгүй тэрж болоогүй байх. Тэгэхээр яг нөгөө хөгжсөн зах зээлүүд яадаг вэ гэхээр яг энэ чиглэлээр нь зөвлөдөг нөгөө зөвлөх мэргэжлийн байгууллагууд нь бүр ингээд мэрэгшээд гарцсан байдаг тийм санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх гэдэг. Тэд нар одоо жишээ нь би нэг лист компани яг нэг ийм юм хийчихсэн юм аа их саналтай гамаа энийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр шууд одоо юу гэдэг нөгөө та нар ингэж явах хэрэгтэй гэдэг одоо маш дэлгэрэнгүй заавар зөвлөгөө юмнуудыг өгчдөг. Тэгэхээр компаниудын хувьд бол энийг мэдгүйгээсээ болоод санамсаргүй бас алдаа хийж байгаа юмнууд бол маш их байгаа гэж бол би хараад байгаа. Ялангуяа нөгөө харилцан хамаарал бүхий тал этгээдүүдийн хоорондох гүйлгээ гэдэг транзакшн яг нэг related party transaction гэж байгаа. Бид нарыг нэг тэр нөгөө эргэлээ Хонконг дээр IPO хийж хахад ерөөсө байнгын хамгийн ярьдаг юм бол энэсэн. Тэ та нар яг одоо related party transaction-аас татж байгаа. Хийвэл тэрийг л маш сайн disclose хийх ёстой шүү. Тэр л хамгийн чухал юм байдаг. Ялангуяа яг MCS тэр нөгөө том хөрөнгө оруулагч нөгөө байж таарсныг хэлэхөө яаж яг нөгөө маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд хамгийн сайн бос тэгээд болцоод идэг өөр айлээс авчих гэр нөгөөдөл нь хийх боломжтой боломжгүй гэдэг юмуд байдаг. Тэгэхээр тэр төрлийн зүйлүүдийг маш сайн компаниуд маань өөрсдөө мэдчихэж энийгээ хийхгүй бол мэдгүйгээсээ болоод нөгөө санамсаргүй алдаа дутагдал гарчдаг тийм. Эргээд тэр нь маш том зүйл болоод ороод ирдэг. Тийм зүйл бол бас нэлээд байгаа ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас бид нар өөрсдөө маш сайн анхаарах хэрэгтэй байх. Мэргэжлийн байгууллагууд нь бас компаниудад энэ төрлийн дэмжлэг чиглэл мэдээллүүдийг маш сайн өгдөг байх хэрэгтэй. Ялангуяа иймэрхүү кейсүүд дээр бас нөгөө кейс стади болгоо та нар ингэх ёстой зүйл байсан. Энэ дээр ийм алдаанууд ингэж гарсан байдгийг шүү гэдэг зүйлийг бид нэр хийвэл дараагийн компаниудын нэлийн их хэрэгтэй тэрийг ойлгож зөв хэрэгжүүлж чаддаг болох байх гэж бас би бодод байна. Баярлалаа. Энэ дээр биржийн мөнхай судлан захирлын хувьд бол ялангуяа та бол яг энэ бүртгэл болон хасалт ч юм уу бүр яг хариуцаад ажиллаж байгаа хүний хувьд за зөвхөн говийн кейс гэлтгүй ер нь бол энэ жил хаалттай болсон компаниуд бас өөр байгаа байх. Тэгэхээр биржийн зүгээс энэ дээр ер нь өөрсдийн одоо журмаараа хяналт шалгалтыг хийгээд хаалттай болгосон компаниуд байгаа. Эргээд өөрсдөө өсөл тавиад хаалттай болж байгаа компаниуд байгаа. Шалтгаан нь юу байна те? Ямар журмаар ер нь бол хаалттай болгох шийдвэрийг гаргах чинь нөгөөтөөгөр одоо эхэнд ярьсан энэ зах зээлийн энэ одоо юу гэдэг хувьцааны зах зээл өөрөө юм уналттай байгаа үед мөнгөний бодлогын сул байгаа үед гэдэг ч юм уу IPO идэвхжүүлэх нь ер нь шаардлагатай юм уу үгүй юм уу тий хэсэг хүлээх ёстой ч юм уу тий хоёр кейс яригдж шүү дээ говийн болон CV-ийн кейс говийн кейс бол дотоод хилцэл хийхдээ бод үнэлгээнд дээр суйрлагдаагүй учраас тухайн одоо хилцлийг хөрөнгийн үнэлгээний хилцлээд хийгдэг гэдэг шалтгаанаар зогсоогдсон байгаа тийм. Төвлөр нь бол ялч 88% нь нэг эзэмшигчдэр очсон. Тэгээд хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэр гарцсан. Гадаадын хөрөнгийн зах зээлүүдийг харахад бол манай дээр одоо хөрөнгийн зах зээл нь өөрөө жижигхэн, говийн бас хурж ажиллаж байгаа тэр зах зээл нь бас өөрөө жижигхэн. Тэгэхээр гадаадын бирж дээр бол делист хийх процесс бол премиум үн гэж яригддаг. Премиум үн гэдэг чинь одоо ямарваа жигэн одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргэж худж авахдаа заавал нэмэлт нэг тодорхой коэффициент өгж авах юм яригддаг. Тэгэхээр говийн жишээн дээр бол 280-ийн хувьцаан дээр бол 5 төгрөг өгсөн ч байлгүй бас их бага премиум өгж байгаа харагдаж байсан. CV бол арай өөрөө ирээдүгөө илүү одоо өсөлттэй хөгжилтэй харж байгаа учраас өнөөдөр үнэ бол 350 гэдэг дээр даруй одоо нэг 208-аар гарч ирсэн хувьцаанаас бараг 50-70%-аар илүү үнэлж ингэж хийж байгаа гэх ингээд хоёр эсрэг ийм хоёр жишээ бол президент үүсчихэж байгаа зах зээл дээр.
Тэгэхээр бид нар бол энэ олон IPO-ны одоо сулраад байгаа гэдгийг бид нар олон талаас нь харж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт манай хөрөнгөний зах зээл дээр өөрөө гадаадын хөрөнгө оруулалт асар их бага байна. Хоёрт нь томоохон ийм хөрөнгө оруулалтын сангууд institutional юу гэж ярьдаг шүү дээ, байгууллагууд гэж ярьдаг шүү дээ. Институцийн томоохон ийм байгууллагууд өөрсдөө байхгүй байгаа. Тэгэхээр төрийн бас томоохон сангууд бас хөрөнгөний зах зээл рүү орж ирэхгүй байна. Өөрөө сангууд нь томрохгүй байна. Том тоглогч нар бас бий болохгүй байгаа. Тэгээ засгийн бонд хүртэл манай дээр явахдаа одоо 125 тэрбум төрийн бонд гарлаа ш 7 хоногт 5-аас 10 тэрбум. Тэгэхээр төсвөөр 2.2 их найдаа тасарч байна гэдэг тоо байгаад байдаг. Өнөөдөр хөрөнгөний зах зээл дээр томоохон дүнтэй засгийн газрын бондууд гарч ирэх юм бол гадаадын одоо хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалга инээ. Нэгэн зах зээл дээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт бол тэр зах зээл дээр үлддэг юм жамтай. Тэгэхээр бид нар одоо засгаас бас дахиад хийх гээд байна л да. Хууль эрх зүйн орчин нэгдүгээрт сайжруулах. За тэр нь юу вэ гэхээр жижиг хувьцаатууд эрх ашиг хамгаалах. Тодорхой хуулийн фирмүүдийн жижиг хувьцаатуудын ашиг хамгаалах тэр орчингийн бас бүрдүүлж өгөх гэх мэтээр жижиг хувьцаатуудын ашиг хамгаалах шаардлагатай байна. Хоёрт нь бизнесүүд өөрсдөө юм ёс зүйтэй болох шаардлага байгаа. Тэгээд түрүүн хэлсэнчлэн энэ дээр илүү олон юмуд хийгдээсэй гэдэг юм юу байгаа. Тэгэхээр би бол ингэж боддгийн. Ер нь хувьцаа нээлттэй компани болох гэдэг чинь өөрөө хөгжлийн нэг үе шат. Нээлттэй болсноороо илүү одоо урт хугацааны хөгжлийн бодлоготой болдог. Илүү одоо гаднаас болон томоохон хөрөнгө оруулагчдаас хөрөнгө мөнгө босгох боломжийг нээж өгдөг. Тэгэхээр энэ IPO-ны энэ сулал гэхээсээ илүү бид нар илүү том юм далаацтай хөрөнгөхийн зах зээлийн тоглогч нарыг томсгох. Тэрэн дээр тэднийг хэрхэн татаж оруулах уу гэдэг энэ тал дээр бас нэлээд сайн ажиллах хэрэгтэй болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн CU-г бол ингээд бас сайн жишээ тогтоож байна. Говьдын асуудал бол мэдээж түрүү хамаарал бүхий этгээдүүдийн хоорондын хилцэл ялангуяа тэр бодит дүнгийн дээр хийгдэх. Тэрнийгээ сайн дисклоз бий одоо ил тод нээлттэй зарлах энэ ажил бол асар их дутмаг хийгддэг манай юун дээр. За энэ асуудлууд дээр бид нар бол цаашид анхаарч ажиллах, тэрнийгээ хэрхэн сайжруулах уу? EBRD-тэй бид нар бас энэ IPO-г бас идэвхжүүлэх, үн цаасныхаа бүртгэлийг чанаржуулахын ажлуудыг бас хамтарч хийгээд сая бас нэлээд олон бүртгэлтэй компаниудад дуудаж бас уулзалтууд хийж байна. Тэгээд IPO татахаар IPO Mongolia гэдэг арга хэмжээг энэ жил жингээ бид нар бас зохион байгууллаа. Бүх одоо бүртгэлтэй компаниуд, топ 100 аж ахуйн нэгжүүд одоо удахгүй бид нар төрийн эмчийн компаниудыг бас дуудаж IPO-ны талаар сургалт хичээл бас явуулах юм зорилготой байгаа. Тэгэхээр ажлууд бас хийж байгаа. Тэгээд бас энэ дээр дэмжлэгүүд бас байх хэрэгтэй гэдэг төрлийн санааг нэмээд хэлж байна. За энэ дээр үргэлжлүүлээ мөнгө соёл гишүүн дээр зах зээл бол ийм байгаа юм байна гэд бид бүхэн ярьлаа тий. Одоо хойноос нь ер нь бол IPO дээр хамгийн том яригдах хэвээр зүйл бол энэ төрийн өмчт компани реформын асуудал байгаа. За энэ дээр бол шийдлийг ихний ээлжинд нэг 20 компани жагсаалт гаргацсан. Тэгээ энэ 20 компанийг IPO хийлгүүлээд бол нийлтэй хвцэд компани болгоно гэж ийм шийдэл санал болгоод байгаа. Гэтэл одоо яг ингэж өмнөх энэ татврын орчны асуудлууд гэдэг ч юм уу энэ суурь асуудлуудаа шийдээд за мөн гадаад хөрөнгө оруулагчтэй институционал хөрөнгө оруулагчныг оруулж ирэх энэ суурьудаа бэлдсэний дараа хийхгүй бол энэ төрийн өмчт компаниудын реформын асуудал чи өөрөө эргээ зүгээр зах зээл дээрээ ийм үр дүнгуу дахин нэг ийм андар байлууд те ийм зогсонг компаниудыг нэмэхвдээ одоо үр дүнтэй байж чадахгүй байх үедээ гэдэг асуултаас гарч ирэх байна тийм. За энэ асуудал сүүлийн үед яригдаад байгаа штэ. Учрал сайд бас ярьж исэн. Эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гэж батлагдж байгаа. Тэрэн дотор нь хид хідэн асуудлууд шийдгээд байгаагийн нэг нь бас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, гадны хөрөнгө оруулалтыг дэмжих юм хуулиас дотор нь явж байгаа. За тэгээд түүнээс гадны төрийн өмчт үйлдвэрийн газруудыг хувьчлах гэх мэт ингээд цаашаа явж байгаа. Тэгэхээр бэлэн байна уу гэдэг асуудал бол байнга чухал. Бид нар өмнө нь ч гэсэн уул уурхайн яам дээр, эрдэс баялын яам дээр чинь бас 5-7 асуудал яригдсан баахан бэлтгэл ажил болсон. IPO гаргана гэж жагаад бол амжилтгүй өнгөрцөн штэ. Тэгэхээр IPO гаргахад суур нөхцөл үүссэн байх ёстой гэдэг дээр бол санал нэг байна. Хөрөнгө оруулах тал бэлэн биш бол хэцүү, бэлэн болохын тулд хэрхэн татах вэ гэдэг дээр ажиллах зүй ёс. За тэгэхээр энэ наана хэд хэдэн хууль хамтдаа юм уу цаг хугацаа хожоод өргөн баригдах ёстой энэ асуудал давхар яригдчихэж байгаа. Ер нь бол энэ хөрөнгө оруулалтын хууль болон энэ нөгөө төрийн өмчт үйлдвэрийн газруудын нөгөө
засаглал, ил тод байдал, бүтээмжийн тухай хууль гэдээ бас нодлон яригдж байгаа тойшилцын хууль аашд гих мэт энэ хуулиудаас өргөн баригдах ёстой байх гэж харж байна. Тэгэхээр энэ олон асуудлууд давхрагдана. Түүнээс гадна бас энэ мөнх баясгалан хөрөнгийн биржтэй холбогдуулаад хэлгээд энэ хөрөнгө оруулалтын сангууд бас хөгжөөгүй байна. Хедж фанд гэдэг юм уу? Энэ санхүүгийн анхдагч болон хоёр дахьчийн зах зээлийн энэ янз бүрийн хэрэгслүүд бас хөгжиж өгөхгүй байгаад байна шүү дээ. Энийг хөгжүүлэхэд бас томоохон ийм хөрөнгөтэй ийм сан одоо өөр чухал тэр нь одоо төрөөс дэмждэг гол том сан нь олон улсын түвшинд бол тэтгэврийн сан байдаг шүү дээ. Тэтгэврийн сан. Гэтэл бид нар энэ тэтгэврийн реформыг хийн гэд маш олон жил ярьчаад байдаг зөвхөн энэ хөрөнгийн биржийн хөрөнгийн зах зээлтэй холбоотой бус угаасаа өнөөдөр дажгүй амьдарч исэн хүмүүс нас дээр гараад ингээд тэтгэврт гарахаар ядуурлын шугам руу орчоод байна. Тийм болохоор тухайн ажиллагчдад бэрхжүүлөөгийн өнгөө суур одоо тэтгэврийг нь бол улсдаа төлнөө ажиллагч ажилтан хоёлаа. Тэгээ цаашлаад энэ хадгаламж үүсгэх, хуримтлал үүсгэхийн боломжуудын нэмсэн юм шатлалт реформыг үүсгэхээр хийхээр ингээд цаг алдаад байгаа. Хэрвээ энийг хийчвэл бас нөгөө талдаа нийгмийн даатгалынхаа санг яг одоо зөв зарчмаар нь авч явах боломж бүрдээд энд одоо үүсэж байгаа тэр хуримтлагдж байгаа мөнгийг инфляцийн дагуу ирээдүйд тухайн одоо ажиллагчид тэтгэврт гарах насн дээр нь өссөн байх хуцаар ингэж ажиллах шаардлагууд байгаа. Тэгээ нэг гол үржүүлэх юу нь ерөөсө хөрөнгийн юу штэ хөрөнгө оруулалт одоо нөгөө энэ хөрөнгийн бирждээр хөрөнгө оруулахын асуудал байж болох байхгүй. Гэх мэт юм яг зах зээлийнхаа нээлттэй зах зээлийн эдийн засгийн зарчмаараа явах олон асуудлууд орхитоод байгаа нэг нь бол энэ бусад бас сангууд ээж болно шүү дээ. Бид нэр олон жил ярьж одоо ингээд гишүүдийн та нар анзаарсан бол байнга асууж байгаа юм. За ирээдүйн өв сан. Тэн дотор овоо бас мөнгө хуримтлагдлаа шүү дээ. Тэгэхээр тэр мөнгө хаана байна? Үржиж гин үү, яаж гин үү гэхээр нэг заримдаа ил тод биш хариулж байгаа байдлаас харахаар нэг ганц хоёрхан банкнд нэг баг гадны баг хүүтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ одоо хөрөн мөнгө дутагдаад байгаа энэ Монголынхаа дотоодын зах зээлийг өдөөж хөгжөөх энэ зах зээлийн голдролт нь оруулах аж ахуйн нэгж бизнесээ дэмжихийн тулд яагаад ингэж хөрвөх чадрын ч нэмэгдүүлэх талаас ингэж оролцуулахгүй байна гэдэг асуудлыг олон гишүүд хөндөж байгаа. Тэгээ ер нь бол дөрвтаа алхмуу цаашдаа хийхийн төлөө олон гишүүд ажиллах байх гэсэн ийм л одоо байдалтай байна да. За баярлалаа. Цаг бага үлдсэн байгаа учраас би премиум Nexus-ийн Батэрдэн захирлаас асууя те. Товчхон хариулгаас өөрөө аргагүй болж байгаа. Гэхдээ заавал асуух ёстой асуулт. Бидний өнөөдрийн сэдв бол Монгол дахь боломж болон сорилт гэсэн байгаа даа. Тэгэхээр IPO хийснээрээ та бүхэнд хамгийн том ямар боломжийг үүсгэж өгөв? За мөн хамгийн том ямар сорилтод тулгарсан бэ гэдгийг та хэлж өгч. За мэдээж яг IPO хийсэн бүх юм нөгөө сайн талтай, давуу талтай, сул талтай байдаг. За компаниуд ер нь яах гэж IPO хийдэг вэ гэдгийг чухал байгаа. Давуу тал нь бол мэдээж энэ бол нөгөө за одоо нөгөө хямд их усэр татах ер нь хамгийн гол зорилго л дээ шүү дээ. Өөрсдөө equity base хэрэг нэмэгдүүлэх үү? Тэрэн дээрээ leverage буюу бусад нөгөө төлбөрийн санхүүжилт яаж татах вэ? Бизнесээ хурдан өсөлтөө хийх үү гэдэг зорилготой байдаг. Тэгэхээр бид нэр энэ зорилгын төлөө явсан. За IPO хийснээр компани бусад өөр ямар одоо давуу талууд бий болдог вэ гэвэл бидний харж байгаа бол мэдээж одоо нөгөө олон нийтийн компани болохоор бид нар бол 10,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй байдаг. Компани нэр хүнд өөрөө өсдөг хувьцаа компани. За тэгээд нөгөө янз бүрийн хувьцааны татврын давуу талын янз бүрийн юуны татврын хэмжээний Монголд бол бас татврын юмнууд бол байдаг. Гэхдээ илүү тэр маань нөгөө хөрөнгө оруулагч талаас байдаг компани талаас бол тэр нь бол одоохондоо лимитд байгаа. За ер нь олон улсын кейс дээр бол бас нөгөө компани паблик олон нийтийн компани болсноор бол нөгөө тухайн компани бол за маш нөгөө зах зээл дээрх тааланд буюу хамгийн чадварлаг боловсруучныг татж чаддаг тийм нэг юу бол нэгдэг. Тэргээрээ одоо хувьцаагаараа буюу supply гэж ярьдаг хувьцаа өгөх замаар бол нөгөө зах зээл дээр шилдэг боловсруучныг татчих юм уу ер нь бол давуу талууд байгаа. За сул талын хувьд бол мэдээж бас эсрэг талаараа одоо яг бидний кейс дээр гэж аваад үзэхэд бол за ингээд нөгөө сая бид нэлээд ярьлаа хил тод байх гэдэг юу гэдэг. За паблик компани
өөрөө ингээд бүх бизнесийнхаа үйл ажиллагааныхаа тайлан, санхүүгийн тайлан, за бизнесийн загварч гэдэг юм уу те бүх зүйлээ ингээд олон нийтэд тайлгандаг ил. Тэр нь бол өөрөөсөө тэгчих ёстой. Гэтэл Монгол манай яадаг вэ гэхээр нөгөө халдын компаниуд бол харьцангуй тийм дата мэдээлэл байдаггүй. Тэгэхээр энэ нь бол эргээд бид нар өрсөлдөөний сул тал болоод эхэлдэг. Манай өрсөлдөгч бидний бүх юмыг хараад те ингээд те ажиллаж идэг. Бид нар эргээд одоо ямар нэгэн тэм зөвлөл байдгүй. За compliance-ийн яг одоо сул тал гэхээс илүү яг нөгөө бэрхшээл гэдэг л байгаа л та бүх компаниуд нийтлэг байдаг. Маш олон дүрм журм нийцэж ажиллах болдог. Зохицуулах байгууллагуудад тайлан юмнуудаа өгөх болдог. Тэр бол өөрөө бас яг нөгөө эрсдэл талаас харуул маш чухал тэрийг хийж ажиллахгүй бол тэр маань өөрөө одоо юу гэдэг дараагийн нөгөө асуудлыг бол үүсэх юм болж байгаа. За тэгээд нөгөө зардлууд нэмэгдэж гардаг саяныхтай холбоотой тий. Хөрөнгө оруулагчтай харьцах зардлууд, ESG тайлангаа их зардлууд тий. Саяны одоо нэмэлт compliance legal эрсдлүүд эрхээ хаах вэ гэх мэт зардлууд бол нэлээх гарч байгаа. За яг манай хувьд бол яг ер нь бидний хамгийн тулгараад байгаа бэрхшээл бол одоо нөгөө хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг яаж тий авч үлдэхөө, яаж тэднийхээ оруулсан мөнгийг өгөөж ийн саяны хэлдэг тий зах зээлийн одоо дундаж өгөөжөөс дээш бид нар яаж өгөх вэ гэдэг бидний хамгийн том бэрхшээл байдаг. Манай хувьцаа эзэмшлийн хурал болгон дээр нэг үүсдэг асуудал бол хүн болгоны асуух гэж зорж кармалж ирдэг асуудал бол танах эзэн огт ашиг авах юм бэ тий. Танах хувьцааны үн чинь нөгөө IPO хийсэн үнээсээ буурчлаа штэ гэдэг. Тэр бидний хувьд бол үнэхээр бидний хяналтаас гадуурх зүйл байдаг болохоор тий тэрийг бол бид нөгөө өөрсдөө шууд ингэ шийдээд зохицуулж чаддгүй тий энэ өөрөө ингэ зах зээлээ зарчмаар явж байгаа. Монгол тэгээ нөгөө сайн хэлдэг liquidity байхгүй, том institutional investor-ууд байхгүй болохоор энэ асуудал үүсэж байгаа. Энэ бол бидний хувьд бол хамгийн хэцүү одоо ингэ байнгын хөрөнгө оруулагчтай харахаар одоо нөгөө санаа зовдөг тий ингээд өөдөөс нь бид нэр үнэхээр сайн тий сайн ажиллаад байдаг, үр ашиг гаргаад байдаг. Гэтэл нэг хувьцааныхаа үн маань ингээд хөдөлдөггүй тий бид нэр өөрсдөө одоо хамгийн сайнараа л болно гэж хичээгээд байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө ногдол ашгаа үгийг хэрэг сайн хэлдэг бизнес нь өшөө боломжууд байгаа гэдэг. Энэ бизнес чи ерөөсөө уралдаанчлаг энэ уралдаанд хэн төрүүлж тий хурдан алхаж хурдан явж чадна тэр бизнес илүү үр ашгаа төрүүлж хүртдэг тий. Тэгэхээр бол бид нэр тэр зарчмаар одоо ингээд бизнесээ тэлээд байгаа. За мэдээж тодорхой хугацааны дараа бол бид ногдол ашиг юм одоо өгнө. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх юм бол эргээд сайн урт хугацаат институционал хөрөнгө оруулагч нар Монголд бий болох хэрэгтэй асуудал бол буцаад ирээд байгаа. Сайн хэлдэг сангууд байх хэрэгтэй тийм тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сан, за гадны сангууд Монголд орж ирэх хэрэгтэй. Энэ байхгүй болохоор хүмүүс дандаа богино хугацаат мөнгөтэй байна. 1 жил, за ер нь 2 жилийн хугацаатай Монгол таврдаа тийм хөрөнгө оруулагч 1 жилийн хугацаатай амьдарч байна. Бонд руу ижиж байна. Тэндээс тогтмол тийм сайн хэлдэг 18-20% өгөөж хүрчиж байна. Богино хугацаад одоо яг нөгөө биржийн төлөөллүүд бас хэлэх байх. Ер нь хөрөнгө оруулагчд яг нэг Монгол бол цөөн тооны яг нэг хөрөнгө оруулалт, мэргэжлийн хөрөнгө оруулагчд байгаа. Тэд нар маань яаж юм гэхээр яг ногдол ашиг хуваарлахын өмнө нөгөө хэдэн томоохон компанийн хувьцааг авчдаг. За тэгээ ногдол ашиг нөвчдөг. Тэгээ нөгөө ногдол ашиг зарсны дараа буцаад гараал те ингээд явж идэг. Яг нөгөө юуны хувьцааны циклийг харуул нэг тиймэрхүү цикл бол бас ажиглагдаад байдаг. Одоо тэхээс өөр аргагүй. Тэр бол хүний сонголт ч те. Тэр хүн хизээ хинийхийг аваад яаж өөрөө хурдан смарт мөнгө өсгөж чадах вэ те. Тэргээл явж байгаа. Тэгэхээр манай иргэний зах зээл маань энийг шийдчихвэл ер нь бол цаашдаа нөгөө листэд болж байгаа компаниудын хамгийн төвөгтэй бэрхшээлийг бас нэг шийдчих асуудал болчих واخ. Бусад юм бол компани талаас өөрөөс нь шалтгаалж байгаа те. Бизнесээ чи сайн хийж чадвал, хариуцлагатай хийж чадвал зөв тэгээд ном журмын дагуу ичвэл энэ бол одоо юу гэдэг өөрөө шийдэгдэх асуудлууд гэж л харж байгаа даа. За баярлалаа. Энэ дээр би биржийн мөнгө хаясгалан захлыг жилийн асуултанд хариулаасаа гэж хүсэж байна. Гэхдээ бидэнд 3 минут байгаа. Бирж бол эсвэргээрээ бол маш сайн ногдол ашиг таараасан байгаа. Тэгэхээр тэрийг бол хүмүүс аягүй сайн мэдчихэж байгаа. За ямар даваа тал болон бэрхшээл үүснэ бэ? Хөрөнгөний бирж өөрийнх нь IPO дээр тийм. Зөв. Яг бид нар анх хөрөнгөний биржийн IPO гарах үед бол нэгт хамгийн том эрсдэл юу байсан гэхээр хөрөнгөний үнэлгээний асуудал байсан манай дээр. Тэгээд өөрөө алдагдaltaй удаан жил алдагдaltaй төсвөөс татаас авдаг ийм компани байжгаад 2021 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. За тэгээд 22 онд хувьцаа гаргаснаар бол бид нар нэг ч хувьцаагаа 100 төгрөгөөр үнэлээд одоо тэр бас нэлээд амжилттай болсон болов уу гэж бодож байна. Тэгээд бид нар проспектус буюу танилцуулга дээр 50% ашигын 50% хувийг бол жил болгон гаргана гэдэг
юугаа бол аюу ил тод биччихсэн. Тэгээд дунджаар бид нар 40-47% хүртэлх бол дивидендийг бол тараасан. IPO гаргаснаар биднэрт ямар давуу талууд үүссэн гэхээр нэгт сангийн яамнаас 100% харьяат байсан. Сангийн яам маань өөрөө төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэх чинь байсан учраас сангийн яамнаас 100% харьяат байсан. За манай төлөөлөл дотор зүйл засаглалын асуудал дээр бол хараат тус 5 гишүүн орж ирсэн гэх мэтэр ийм засаглалын асуудал дээр сайжирсан юмуд бол байгаа. За мөн уул уурхайн бирж болсон, банкны реформ явагдсан гэдэг ийм зах зээлээс ингээд нөгөө нэг ирсэн бодит дэмжлэгүүдээс бас үүсээд манай хувьцаа бол түрүү хэлсэн чинь 520 хүртэл өсөж исэн. Тэгэхээр бид нар бол цаашдаа энэ өшөө стратегийн том хөрөнгө оруулагчийн бирж дээр давтах, ялангуяа энэ төсөв дээр бид нар 15%-ийн нэмэлт хувьцааг нэмэлт биш төрийн хувьд 15%-ийг зарах энэ асуудал тусгагдсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар илүү их гадаадын хөрөнгийн бирж, гадаадын одоо туршлага том хөрөнгө оруулагч орж ирээсэ гэдэг ийм хүлээлттэй байгаа. За мөн ажилтаа бас яаж энэ хувьцаанаас бас эзэмшүүлэх болох уу? Яагаад гэвэл удаан жил ажилласан олон ажилчид энэ хөрөнгөний биржид байдаг. Тэгэхээр ажилтаа бас эзэмшүүлэх тийм ямар програм хэрэгжүүлж болох уу гэд олон юмнуудыг бас бид ингэж бодож байгаа. Тэгээд хөрөнгөний зах зээлийн бол хөрөнгөний биржийн бол ирээдүй бол ерөнхийдөө гэгээлэг байгаа. Тэгээд бид нар бол өшөө олон ажил, өшөө олон IPO татахын ажлууд дээр илүү одоо нөгөө компаниудынхаа хойноос явах, тэднийг яаж боожуулах, тэднийг яаж татах уу гэдэг энэ асуудлууд дээр илүү анхаарч ажилтнаа гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За хоёр зочин маань сая бол яг шийдлээ яриан дундаа оруулаад хэлчихлээ гэж үзэж байгаа учраас би үлцэн хоёр зочдоосоо минут 30 секундэд багтаагаад те залхам долгоор захирлаас би хэлье. За одоо сая яригдсан асуудлууд дээр хамгийн түрүүнд хийж болох шийдэл санал болгооч гэж хэлэх гэсэн. Тэгээд би цаг нь болонгууд баярлаа гэдэг төлхөөрөг хэлье те. За тэгвэл гяс тэгэхээр мэргэжлийн хөрөнгө оруулагч мэдээж байгаа те. За жишээлбэл хамгийн ангид анханаас банк гэдэг аваад усчаа. Тэгэхээр банк гаднаас санхүүжилт одоо олуулсаас ч юм уу татхаараа 5% татвар төлдөг байхгүй. Одоо нөгөө хөрөнгө оруулагч нь авж байгаа ашигасаа. За тэгтэл бусад байгууллагууд гаднаас санхүүжилт авах юм бол хөрөнгө оруулагч нь 20% татвар төлж байгаа. Тэгэхээр энийг нөгөө нэг одоо энэ ч хууль тогтоогч хүн байгаад байгаа учраас адил тэнцэн өрсөлдөөний зарчим руу оруулахад ингээд анхаараач төрийн зүгээс гэдэг. Энэ бол одоо ингээд үнэхээр бодиттой дэмжлэг болж чадна гэж бол харж байна. За тэгээд хэдүүлээ нөгөө нэг төрийн өмчийн хөвчлөл гэж аягүй их ярьж байна те. За тэгэхээр төрийн өмчийн хөвчлөлээр нэг томоохон саад дотгор байгаад байгаа нь одоо нөгөө шинээр орж иж байгаа хөрөнгө оруулагч нар маань 5%-аас дээш байхыг одоо хориглож байгаа яг хуулийнхаа залтаар бол одоо нэгдмийн сонирхолтой этгээдүүд тэгэхээр одоо нөгөө мэргэжлийн институтууд одоо томоохон ингээд материалын чанартай хөрөнгө оруулагч нар орж ирж дараагийн түвшин рүү гарахад нь одоо тодорхой хэмжээний дэмжлэг болж чадахгүй байгаа. Ягаад тэгэхээр 5-аас доош хувь гэдэг бол асар бага хувь ямар ч эрх мэдлэггүй те одоо тийшээ ингээд тузаан тогтоогоо за тэр одоо бодлогоо хэрэгжүүлээд стратеги хэрэгжүүлэхэд тэгэхээр энэ юуг нь аваа тавьчаач тэр 5% гэдэг залтыг аваа хийчаач тэр нь болохоор нөлөө бүхэн хувьцаа эзэмш гэдэг тодорхойлолтоор байгаа. Тэгэхээр үнцаасны тухай хуулиараа нөлөө бүхэн хувьцаа эзэмш нь 5% гэдэг дээр хязгаарлагдаж байгаа. Тэгэхээр тэр 5%-ийг авчаач нөгөө талаасаа одоо бусад аж ахуйн нэгж байгууллага банктай адилхан одоо 5% татвараар одоо хөрөнгө оруулагчнараас мөнгө авдаг болчмоор шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За мөнгө солих. Тэгэхээр гишүүдийн ажил бол угаасаа л бодлого боловсруулах, хууль эрхцэн орчныг сайжруулах юм л үүрэгтэй. Тэгэхээр түрүүний хэлсэн олон асуудлууд дээр бас гишүүдтэй нээлж байгаа эсвэл ажлын хэсэг төр хамтарч ажиллах энэ дотроо түрүүний ярьсан одоо жишээлбэл татрын таатай орчин одоо арилжааны банкнуудын хадгаламжийн хүүгийн орлогоос тэр авдаг 10% татвар сүүлд орж ирсэн байхад бирж тэр уг нь бол миний бодлоор ч гэсэн санал нэг байна. Тэр тэргүй гайхамшигтай өндөр орлого орохгүй штэ. Тэрэн дээр заавал орж ядж байгаа иргэн болон аж ахуйн нэгжүүд орж ядж байгаа IPO гаргаж ядж байгаа тэр компаниудын зүйл дээр үйл ажиллагаан дээр ингэж IPO гаргасан төлөө хувьцаа татвар авах бол шаардлага нэм бага гэж харж байгаа. За хоёрдугаар бол яалтчгүй энэ хөрөнгө оруулалтын сангуудыг дэмжсэн энэ байдлыг одоо байгаа оршиж байгаа хуулиуд дээр оруулахаас өөр аргагүй. За 3 дугаар санал нэгдмэл одоо хувьцаа эзэмшит. Нөгөө талдаа тэр гаргасан зах зээл дээр үн цаасыг авах хүнгүй хахад 5%-аар боомлож хязгаарлан гэдэг бол өөрөөсөө утга бас алга байгаа байхгүй юу. Гэх мэтчлэн бас боломжийн хугацаанд хийчихэр ажлууд ил одоо амархан маягийн одоо уг нь хийчихээр одоо олон гишүүдийн дэмжлэгийг авч чадвал бас явчихар ажлууд байгааг л одоо цаашдаа хэлнэ
гишүүдээс хамтрий байгаа одоо ажлууд тэр явж гин анзаарах ийм л одоо чиглэлтэй ажил гэж бодож байна. Ер нь бол хувь хүний хувьд бол санхүүгийн зах зээл хөгжиж ижил бас Монгол улс хөгжиж штэ. Арилжааны банкн дээр ч тэр хөрөнгөний зах зээл дээр ч аль алин дээр нь дундаас урт хугацаатай их өсөр маш бага байгаа. Арилжааны банкуд ч адилхан гаднаас хөрөнгө оруулалт татах гэхээр нөгөө хууль эрхцээ янз бүрийн залтууд нь саад болж байгааг хэлж байгаа. Тэгэхээр энэ орчныг бүхэлд нь сайжруулах шаардлага бол байгаа. За баярлалаа. За тагаа барьсан зочдтой маш их баярлалаа. За ингээд энэ хүрээд бид бүхний өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөж байна. Тэгээд яг хөө богино хугацаанд бол маш их мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Оролцогч талууд маань бол тэ өөрөө өөрсдийнхөө санал бодлыг бол маш гоё чөлөөтэй илэрхийлээ гэж харж байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч ирсэн зочдтой маш их баярлалаа. Баярлалаа. За энэ үртэл нэвтрүүлгээ дуустал нөхцөл үзэгчтэй мөн баярлалаа. Ингээд дараа сарынхаа дугаараар дахин уулзъя. Баяр таа.